Эрхэм үзэгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Игэл телевиз үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойд зөрөөс их сурвалж нэвтрүүлгийн тусгай дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт хэвлэл мэдээллийн ажиглагч сэтгүүлч Цэрэнжав оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр хоёул өнөөдөр ер нь хэвлэл мэдээллийн салбарын талаар Монгол өрөндөд өрнөж байгаа энэ онцлог өөрчлөлтүүд юу вэ гэдэг юм сэдвийг хөндлөн. Тэгэхээр та бараг 10 жилийн өмнө мэдээллийн технологийн энэ хурдтай хөгжлийн үр дүнд хэвлэл мэдээллийн салбар маш их өөрчлөгдөж байна гэдэг сэдвийг хөндөж ирсэн тийм үү. Гэтэл өнөөдөр ялангуяа Монголд ч ялгаагүй өрөндөд Америк баруунд ч ялгаагүй хүмүүсийн мэдээлэл авдаг сууг нэг уламжлалт хэвлэл мэдээллийн суугуудаас илүү нийгмийн сүлжээний 50% бүрдүүлэлт эхэлчихэж байна. Энэ судалгаагаар ч гарч ирж байна. Хүмүүсийн дээр хандлтаас ч гэсэн гарч ирж байгаа байхгүй. Тэгээ энэ өөрөө ямар нөлөөтэй вэ? Юуны өмнө таны их сурвалж нэвтрүүлгээр дамжуулаад Eagle News телевизийнхэнд 30 жилийн баярын мэнд хүргэе. Нэвтрүүлэгтээ урьж оролцсонд баярлалаа. Би таны нэвтрүүлгийг боломжоор аваас үзэж яадаг. Тэгээд таны асуултын тухайд гэвэл тийм ээ үнэхээр дэлхийн хавтгай болсон гэдэг шиг хэвлэл мэдээллийн салбар, мэдээллийн салбар, нийгмийн салбар ингээд ерөөсөө тийм том нэгдсэн орон зай болсон байна л да тийм ээ. Тэндээс нь одоо энэ сэтгүүл зүй, энэ нь уламжлалт хэвлэл мэдээлэл, хүмүүс нь эндээс мэдээлэл авсан, эндээс мууг хэлхийн аргагүй болсон. Нэг юм том баг улс орон даяар байтугай дэлхийд даяараа нэг том мэдээллийн орон зай болсон байна тийм ээ. Энэ нөхцөлд ингээд яаж одоо зэрэг иргэдэд энэ мэдээллийн ажлыг одоо мэрэгжлийнхээ хувьд эрхэлдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүл зүйг эрхэлдэг энэ сэтгүүлчид энэ мэдээллийг хүмүүст яаж хүргэх вэ гэдэг бол бас шинэ юм сорилт болж байгаа тийм ээ. Тэгээд жишээлбэл таны энэ нэвтрүүлгийн их сурвалж гэж тийм ээ. Үнэхээр их сурвалж гэдэг бол бас айгүй их сурвалжууд хангалттай олон болсон байна. Одоо Монгол шиг ийм нээлттэй хэвлэл мэдээллийн салбар, хэвлэл мэдээллийн нээлттэй дэлхийн ямар ч телевизийг одоо ямар ч сайтыг үзэх боломжтой юм уус одоо баг байхгүй болов гэж би боддог. Одоо ингээд зүгээр жишээ авахт л одоо сая одоо энэ Израиль тийм ээ Палестинд болж байгаа Газын зурвшиг тойрсон энэ бүх үйл явдал дээр энэтэй холбоотой янз бүрийн байр суурийг илэрхийлсэн телевизүүдийг үзэж जैन тийм ээ. Энийг бол геноцид гэд нэрлэдэг Аль Жазира бид нар үзэж जैन тийм ээ. Нөгөө талын барууны арай өөрөөр харж байгаа хэвлэл мэд телевизүүдийг бид нар бүрэн үзэж जैन тийм ээ. Орос Украины дантай ч холбоотой аялал талынх нь 2-3 суугууд зэрэгцээд л гарч байна. Ийм нөхцөлд одоо олон улсын мэдээллийг тийм ээ. Эндээс энэ олон их сурвалжийн дундаас ингэж одоо сонгоод хөргөнө гэдэг бол бас энэ шинэ сорилт болж байна л гэж хэлэх байна л да. Тэгэхээр их сурвалжийн тухайд бол жишээ нь энэ нийгмийн сүлжээ интернет хэрэглээ өөрөө өргөжөд ирэхээр тухайн их сурвалжтай холбоотой их сурвалжийн эзэмшижсэн тэр уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд одоо нэг оршин тогтнолын төлөө өрсөлдөх шаардлага гараад байна шүү дээ. Тэгж ер нь их сурвалж гэдэг үгээ бодоод үзье да. Ер нь хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн мэдээлэл бол үндсэн хоёр хэсгээс бүрддэг л дээ. Нэгдүгээр тэр тухайн мэдээлэл нь өөрөө тийм ээ. Одоо тийм үйл явдал болж гэн гэж. Хоёрдугаарт тэрийг хэн хэлж байна? Их сурвалж нь өөрөө хэлбэл тийм их сурвалж нь. Зөвхөн мэдээлэл нь адилхан мөртлөө их сурвалжаасаа хамаарат тэр мэдээлэл огт өөр ач холбогдолтой, огт өөр утгатай болох нь бий, тийм ээ. Жишээлбэл одоо саяхан би санаандгүй жишээ авчлаа тэр одоо газын зурж юу болж байна вэ гэдэг. Энэнийг одоо тэр барууны хэвлэл мэдээлэлч гэдэг юм уу одоо Израиль тийм ээ тэр талынхан одоо ингээд алан хятадын эсрэг арга хэмжээ гэж одоо хэлж जैन тийм үү. Нөгөө тал нь болохоор геноцид гэж хэлж जैन. За геноцид гэдэг үгийг бол одоо хэн хэлнэ гэдэг бол маш одоо нөхцөл эвцэгтэй байна шүү дээ тийм ээ. Монгол улсын ямар ч албан тушаалт ингэж хэлэхгүй тийм ээ. Тэр геноцид мөн биш тийм ээ. Зөвхөн их сурвалж нь өөр болоход тэр утгатай болчихж шүү дээ. Манайд магадгүй нэг албан тушаалт энэ ер нь геноцид юм шиг байна гэд хэлсэн ч гэсэн энэ чинь эрсдэлтэй тийм үү. Тэгэхээр их сурвалж гэдэг маань одоо ямар чухал эндээс өөрөө энэ ажлыг одоо мэрэгжлийн хувьд эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол ямар хариуцлагатай байх ёстой вэ? Тэ ямар бодолтой байх ёстой вэ гэдэг чинь бас нэг чухал асуудал санагдаж байна. Одоо их сурвалжийн заавал дурдах нь бол зүйтэй тийм хэвлэл мэдээлэл. Тэ яг хуу их сурвалж гэдэг маань айгүй төвхтэй. Их сурвалжийн их сурвалж гэж байж болно тийм ээ. Тэр одоо жишээлбэл зүгээр зурд үзэж байгаа хүний хувьд бол надаа ямар нэгэн танаа нэвтрүүлэг надаа ямар нэгэн мэдээлэл өгөхөд бол миний хувьд их сурвалж Ганбаяр болчихж байгаа.
Ганбаяр бол цаанаасаа авсан байгаа те хин нэгнээс тийм ээ. Тэр болгон дээр очиод ингээд сурвалж ирээгүй тийм үү. Цаад нөхдөд чинь бас хаанаас авсан тийм ээ. Их сурвалж гэдэг ингээд яваад байх юм төвхтэй байхгүй юу. Тэгэхээр энэ бол ингээд мэдээж энд одоо бид нар нөгөө одоо философи гүн ухааны маягийн одоо ер нь бодит үнэн хаан байгаа юм бэ те. Хэн одоо үнэн ярьж байна гэдэг юм асуудал гараад ирнэ. Тэгэхээр энэ бол үжил бодлын тухай асуудал ингээд гараад ирнэ. Мэдээж төгсгөлгүй ингээд янз бүрийн мэдээллийг цуглуулад ингээд үзэгчдийг ингээд болоод байх. Энэ бол боломжтой тийм ээ. Гэхдээ энэ дундаас бас нэг одоо жорийн олж гэх юм уу тийм ээ. Хэрэгтэй мэдээллийг нь өгж бас бид нар чинь вакуумд амьдраагүй шүү дээ тийм. Монгол улсын иргэн манай улс ямар улс вүлээ тийм ээ. Ямар нэгэн өөрт санагдсанаараа тэнд болж байгаа үйл явдлыг хараад бид нар цамнаа дэвэл бас яг дэмигээс гадна нэг сонирхолтой биш тийм үү. Тэгэхээр энд бол бас одоо өөрөөр хэлбэл энэ янз бүрийн байр суурь энэ дэлхийд болж байгаа энэ олон экзэгтэй үйл явдлуудыг танилцуулдаг хүний хувьд бол бас сорилтмөө мөн. Гэхдээ ер нь сэтгүүл зүүн мэргэжлээ сурж байгаа оюутнуудад одоо их сургуулийн багш профессорууд нэг зүйлийг зааж байгаа байна. Мэдээгээд бол их сурвалж ер нь тэнцвэртэй байх хэрэгтэй. Аль аль талын байр суурийг хүрэх ёстой гэдэг ийм сургалт бол явж байгаа бох тийм үү. Гэтэл чинь өнөөгийн өрөндийн ч юм уу Европын энэ одоо өрнөж байгаа асуудлуудыг харахаар тухайн нийгмийн улс төрийн одоо аженда гэж яриад байна тийм үү. Яг тэр бодлоготой холбоотой асуудлаараа харилцаа адилгүй байр суурьтай байдаг учраас яг өөрсдийнхөө байр суурийг хамгаалаад дүгнэлт хийчихэж байгаа байхгүй. Тийм үү. Яг энэ дээр манай яг хэвлэл мэдээллийн сэтгүүл зүйн нэг том дутагдал байдгийг. Энэ бас учир шалтгаантай. Ягаад гэвэл бид нөгөө шууд нөгөө коммунист сэтгүүл зүгээс гарсан тийм манай хэвлэл мэдээлэл. Яг тэр үед яасан бэ гэхээр бид нарыг яаж сургаж ирсэн бэ? Би бол 30 жил 35 жилийн түүхийг мэдж байна л да. Яаж сургасан бэ гэхээр үгүй та нар одоо ингээд үзэл суртал ярихгүй тийм. Та нар нэг намыг юм ярихгүй. Та нар ингээд хараат бос байх хэвээр янз бүрийн үзэл бодлыг байр сууриа илэрхийлж болохгүй гэдэг. Байр сууриа илэрхийлж болохгүй гэдэг нь тэр одоо урдах нөгөө коммунист үзэл суртал тийм ээ тэрийг намын байр суурийг илэрхийлж болохгүй гэсэн утгаар биднэрт ингээд зааж сургаж тэр үед чинь барууны ийм сургалт морголт маш их явдаг байсан тийм ээ. Тэгээд тэр чинь явсаар байгаа сүулдэ жоохон абсолют болоод тийм ээ. Ямар ч байр суурь илэрхийлж болохгүй юм шиг тийм ээ. Ингээд сүулдэ нэг жоохон буруу тал руугаа хитрхи өрөөсгөл тал руугаа явцсан гэж би ойлгодог тийм ээ. Өөрөөр хэлбэл баруунд яах аргагүй нөгөө байр суурийг бол зүгээр шууд илэрхийлж л орхидог тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо бид бас бодох ёстой асуудал мөнөөс мөн. Шууд дүгнэдэг тийм үү. Тий. Шууд дүгнээд аналистууд нь шууд дүгнжиж байгаа. Тий. Тэгэхээр бид нар тэгж төөрөлдөг байхгүй яг үнэн мөн яг хоёр эсрэг тесрэг байр суурь яг тэг дунд нь байдаг гэж үгүй ч бид нар мэдж байгаа тийм үү. Хоёр эсрэг тесрэг байр суурь байдаг гэхэд А талд нь илүү ойрхон байж болно. Б талд нь ойрхон байж болно. Тэгэхээр бид эндээс одоо бид нар өөрсдөө бас үжил бодолтой хүмүүс байхгүй юу те. Бид ингээд яг одоо юу гэдгийг за ингээд бид нар ямар нэгэн тайлбар өгөхгүйгээр ийм одоо телевизийн ийм агентлагийн мэдээллийг та нарт хүргэж байна гэж ярих нэг хэрэг. Гэхдээ бид нар тэндээс сонгож авч яах гэдэг чинь бас бид нар байр суурийг илэрхийлж байгаа байхгүй юу? Эсвэл сонгож авахгүй байх таа ч юм уу тийм ээ. Тэгэхээр энэ бол бид нар ер нь бол нэг энэ бид ингээд жоохон манай гадаад юу маань гадаад харилцаа гэх юм уу гадаад мэдээлэл гэдэг маань ийм нэг жоохон зориггүй юм болчиход байгаа юм л да. Би нэг тайлбарлаад нэг юм хэлчихв те. Тэр юу вэ гэхээр ер нь бол манай энэ улс орны манай Монгол улсын энэ байгаа байр суурьтай холбоотой те. Бид бол ингээд аятайхан хоёр том хөршийн дунд одоо сайнаараа сайн муу ч гэсэн ямар ч байсан ингээд нэг тусгаарлагдаад амьдарч байна. Энэ бол сайн тал бий, муу тал бий. Гэхдээ бид нэг сайн тал нь гэх юм бол бид нар энэ дэлхийд болж байгаа янз бүрийн халуун цэгүүд энэ дайм байлдаан энэ бүгдээс хол байна тийм ээ. Зүгээр төсөөлъё л да. Магадгүй бид нар одоо энэ аль нэг халуун цэгт ойрхон байсан бол магадгүй манайхаар энэ нөгөө дөрвөсдийн урсгал дайрж өнгөрдөг байсан бол тийм ээ. Манайд ямар олон асуудал үүсэх үү тийм ээ. Гэтэл тийм бол бид нар байхгүй. Монгол улс бол нам тайван дэлхийн бүх улс оронтой дипломат харилцаа тогтоосон гэж байгаа тийм ээ. Тэгээд аль биесаар тэгээд ямар нэгэн тийм зөрчил байхгүй. Тэгээ бид нар ингээд манай гадаад харилцаа бол асар амжилттай байгаа. Бид ингээд харж байгаа тийм. Ерөнхийдөө л бүгдээрээ л нэг тийм баяр ёслолын байдалтай тийм. Ягаад гэвэл тэр сайн муу ажиллаж байгаа гэж би хэлээгүй шүү дээ дипломатуудыг тийм ээ. Ердөө бид нарт зөрчил алга тийм. Ямар зөрчил алга. Очоод л ийм гоё айлчлууд болоод л ирдэг. Тэгэхээр бид нар тэнтэй ч юм зөрчилдөх шаардлага байхгүй тийм. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр биднээс юу ч хамаарахгүй байна. Юу ч хамаарахгүй тийм. Бид одоо тэнд муудалцаад тэрний төлөө
одоо тэр нөгөө газын зурвалт болж байгаа үйл явдлын тухай энд ингээд сүйд болоод цамнаад байх би түрүү хэллээ тийм ээ. Нэг шаардлагагүй тэгээд хинт ч хэрэгтэй юм тийм ээ. Тэгэхээр нэг ийм бид нар ингээд манай жоохон гадаад харилцаа, гадаад мэдээ маань жоохон тийм бас ямар нэг хэмжээгээр тийм нэг зүгээр нэг сонирхуулах тийм олон их сурвалжийг ингэж харуулах тийм ээ. Одоо аль тэгээд явсаар хагаад миний түрүүчийн хэлсэн манай сэтгүүл зүйд тогтсон нэг тийм хандлагаас болоод нэг тийм тодорхой байр суурийг илэрхийлэхгүй бүх юмд ингээд найрсгаар тийм ээ. Хурц биш ийм бас нэг эрсдэл байна гэж би бодоод байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол яг үнний бодит үннийг одоо гаргаж тавьдаг, илэрхийлдэг тийм одоо институт мөн үү? Биш гэж би бодоод байгаа л да. Ер нь бол улс юу бид нар бол тодорхой ингээд вакуумд амьдраагүй тийм ээ. Ингээд бүх улсаа тусгаар биш. Бид нар Монгол улсын сэтгүүлч тийм ээ. Өөрөө бол Монгол улсын юм нэг одоо том телевизийн ингээд улс төрийн тамирч. Тэгэхээр бид нарт тухайн улс оронд бүгдэд ямар ч улс оронд өөрийн одоо нэг харах үнцэг гэж байна, нарратив гэж байна тийм ээ. Нарратив гэж байна. Бид нар ингээд өөрсдөө харах юм бол бид нар ардчил гэдгээрээ бахархдаг тийм ээ. Тэгээ хоёр одоо энэ нөгөө авторитар дэглэмийн дунд байгаа бараг зовж өдөрж байгаа юм шиг ярьдаг өөрсдөө бахархдаг тийм ээ. Тэгээд нэг ардчил гэхээр тэр талд нь ингээд дуграад байдаг тийм. Жохон юм бол хоёр хөлсөө жохон чимхчих гээд байдаг тийм ээ. Ингээд тэр бол нөгөө баруунаас орж ирсэн тийм ээ. Бидний явж байгаа зам маань тийшээ байна шүү дээ тийм. Тэгэхээр тэндээс орж ирсэн юм харах үнцэг байгаа юм л да. Тэгэхээр энэ бол айгуу тийм жохон тийм юу дими маягийн болоод байгаа. Бид нар нөгөө байр суурь илэрхийлж чадхаа байж чад байна тийм ээ. Би хэллээ. Үнэн гэдэг бол яг тэг дунд байх албагүй гэж. Тэгээд ингээд манай одоо шилбэл би ингээд айлчлалуудыг харддаг юм тийм. Яг хоо олон улсын таймыг ингээд олон их сурвалжаас үзэл сонсох нэг хэрэг. Айлчлалуудаар бид нэр ингээд сэтгүүлчид яваад энэ төр надаа тийм манай тэр сэтгүүлчдэд нэг тийм сурвалжлаад байх юм байдаг байхгүй. Яг л тэнд ямар нэгэн тийм хурц асуудал шийддэг одоо шийдэж байгаа харагддаггүй тийм яг том хурал бол тий улс төрийн энэ манай улс төрийн мундаг таймчид бол намайг хараад жоохон уур хуржиж магадгүй л дээ нэг л тийм баяр ёслоод тийм ээ онгоц дүүрэн сэтгүүлч очдог тэгэл харж байхад шувууч кино ингээд жижиг сайт мэт очсон ч байж яадаг тийм ээ тэгэд ирээд тэгээд нэг юм тийм тэдний өмнөх бурууч биш байх тийм тэнд зүгээр сэдв байхгүй тийм очоод нөгөө өөр Монгол нөгөө ерөнхийлөгч ч юм уу ерөнхий сайдыг дагалдаж очсон монгол хүмүүсээс ярилцлага аваад тийм ээ тэгээд ингээд тэр хэл усны асуудал байдаг гэдгийг бүгдээрээ мэдж байна. Ингээд нэг жоохон тийм сонирхолгүй. Ингээд нэг жоохон байр суурьгүй болчоод байдаг. Тэгээд тийм учраас нэг талаас ингээд энэ жоохон уйтгартай. Гэхдээ нөгөө талаас бидэнд хинтээч зөрчилдөггүй учраас тэгээд явтай Монгол нэр хүнд сайн тийм ээ. Ингээд сайхан гоё хормын генерал шиг ингээд дэлхий дээр ардчлалын хот болоод ингээд хоёр дарангуйлагч улсын дэр гэдэл ингээд байж харагддаг байх та. Тэгэхээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой нэг ер нь энэ Америкийн өрөндийн баруун жигүүрхний ярдын шөмжлөө. Тэр юу гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол ингээ бие даасан ийм юугаа алдцсан. Аль хэр нөлөөнд орчихсон тийм үү? Ялангуяа улс төрийн үзэл сурталын нөлөөнд орчихсон. Жишээ нь CNN, BBC зэрэг телевизүүд бол энэ ертөнцийн сүрлийн тухай дэлхийн дулаар л хүн оршин амьдрах амьсгалахын аргагүй болно гэсэн ийм одоо нарратив, тийм өгүүлэмжийг л ингээд текст өдрөө оруулсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм байж болохгүй. Энд чинь утга зохиошгүй юм харагдаж байна. Чинь там руу очин жижиг шиг юм бичлэг яваад байна гэх тийм. Саяхан энэ 7 хоногт Америкийн тэр бомтон Microsoft-ийн үндэс Bill Gates бид ертөнцийн сүрлийн тухай, уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтний мөхөл төрөх тухай энэ бол дэвэргэж хөөсрөгж байсан бол үнэ. Яг үнэндээ бол одоо дэлхийд байгаа асуудал бол өсөглөн гангачиг тэр хүмүүсийн амьдралын ахуйг дээшлүүлэх тухай асуудал. Тэгэхээс 100 жилийн дараа, 50 жилийн дараах юмныг ингэж дэврэх шаардлага гэдэг хүлээн зөвшөөрсөн. Тийм ээ, эсээ битсэн юм байна. Тэрийг нөгөө Fox News яг Дональд Трамп нөгөөтийн за Bill Gates одоо надад ялагдсан байна. Би наадах чи хэлээлсэн гэдэг юм яриад шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо залуу сэтгүүлчтэй хэвтэн олон нийтийн хувьд ч юм уу тэр нэр үндтэй телевизүүдээр гарч байгаа юмны цаана агуулга нь юу байна вэ? Энд сурталхуулга орж уу гэдгийг л бас харах хэрэгтэй болчихж байна гэсэн үг тийм үү? Тий, яг битэрийг ярьж байгаа л энэ асуудал байна л да. Үнэхээр төгс одоо ямар ч тийм байр суурьгүй тийм ээ харах үнцэггүй мэдээлэл гэж байхгүй.
Мэдээллийг сонгож авснараа тэр байтугай сонгож авахгүй байснараа байр сууриа илэрхийлж штэ. Тэгэхээр ер нь бол ингээд хоёулаа олон улсын мэдээллийн тухай ярьж байгаа юм чинь ер нь ингээд дэлхийн ертөнцид болж байгаа үйл явдлыг харах юм бол шудраг ус байдал маш их байна, тийм ээ. Хүчтэй нь бол нэрээ дураараад өргөж байна, тийм. Би ямар нэгэн тийм одоо тодорхой утгаар хэлээгүй байна, тийм. Юу дуртайгаа хийж байна, тийм ээ. Тэгээд түүний үргэлжлэл нь болоод энэ янз бүрийн энэ саяын чиний нэрлэдэг одоо дэлхийн дулаалтай холбоотой, эрчим хүчний шилжилттэй холбоотой ч юм уу, тийм ээ. Энэ талын нарративууд болохоор ингээд дэлхийг төрж штэ, тийм ээ. Тэгээд энэ бол нэг тийм одоо олон жилийн турш одоо тэргүүний ардчилсан, тийм ээ. Ирээдүйд илүү зохицсон ийм одоо чиг хандлагыг илэрхийлж байсан байна, тийм. Гэтэл ингээд асуудал чинь зүгээр нэг тийм санагдсанараа ямар нэгэн зориг тавиад хүрэх юм биш. Бодит байдал гэдэг чинь маш дэлхийд өөр байна шүү дээ, тийм ээ. Энэ олон тэрбум хүн энэ их одоо дайн зөрчил үлсгэлэн шийдэгдэхгүй байгаа асуудал тэр бүхэл бүтэн хөл дээрээ босч байгаа Африкт байна, тийм ээ. Энэ одоо хятад хүчрхэгж байгаа явдал байна, тийм ээ. Америкийн дотоодод болж байгаа үйл явдлууд би тэрийг дүгндэг хүн биш л дээ, тийм. Үйл явц бол илүү нарийн төвхтэй байдгийм байна. Тэгэхээр энэ нөхцөлд ингээд бид нар энэ олон 8 тэрбум хүн байж байна. 190 хэдэн улс байж байна. Энэ бүгд өөр өөрийн ийм одоо бас нэг дахиад хоёлаа нөгөө хэрэгжин нарратив гэдэг ийм өгүүлэмжтэй байвал энэ тэ их хэрэгтэй юм байна тэ. Зүгээр л одоо ингээд том хүчтэй гүрнийг дагаад л одоо ингээд яваад ах ямар байдгийг сая би нөгөө Трамп маань юунд альцж штэ. Японд өмд солонгос тэ. Тэр удирдагчд нь дагаад хөөрөөд бижигнэл ах юм те. Тэр нэг тийм хүрээлэл байна те. Гэтэл ингээд бусад улс бол өөр байна. Тэгэхээр бүгд ингээд өөр байх ёстой би болов гэж бодож байна. Тэгээд жишээлбэл би энэ 3 дахь орны энэ телевизүүд энэ төр бас нөгөө нэлээд тийм байр сууриа эзэлж ах шиг би одоо Аль Жазираг үздэг болчиход байгаа юм. Тэгээд би бусад дэлхийн янз бүрийн телевизүүдийг одоо хэрэндэл ингээ үздэг. Тэнд болохоор ингээ жишээлбэл Газын зурагт болж байгаа үйл явдлыг те нөгөө Израиль Хамаз одоо тулаанч гэдэг юм жоохон тийм нейтралны өнгөөр хэлдэг тийм. Хизээч Израиль Палестин гэж хэлдэггүй тийм ээ. Эсвэл одоо трагеди гэж хэлдэг тийм ээ. Эмгэлт явдал гэж хэлдэг. Зөвхөн Аль Жазира болохоор геноцид гэж хэлдэг тийм ээ. Тэрийг бүр томруулаад тийм хүнсний бүр блокадны тийм алан хадлагын тийм. Тэгэхээр ингээд ийм бас дуу хоолойнууд бас байдгийн байна. Хэрвээ Аль Жазира ингээд тэр өөр нарративыг дагаад тийм ээ ингээд энэ Хамазын алан хядагчдаас болоод энэ төргээд ингээд тэр тиймэрхүү юм яриад байвал жоохон сонирхолгүй. Ингэж бас өөр үнцэг гаргаж ирж байгаагаар бол гаргаж ирснээрээ бол маш их юмыг бид нэр тэндээс олж харж байгаа байхгүй юу? Тийм бас исламын ертөнцийн исламын улс шүү дээ. Катарт байдаг Аль Жазира л үүсч тийм үү. Тэгэл тэр ингээд энэ бүх одоо тэр тэнд болж байгаа эмгэлт явдлыг эсвэл одоо тэр 22 оны 10 сард болсон тэр Хамазын тэр гэмтээ хадлагаас тоолох юм уу? Эсвэл 48 оноос тоолох юм уу? Тэ? Нөгөө Израиль улсыг нүүбийн шийдвэрээр байгуулж өгөөд хоёр улс бол гэдэг ингээд үргэлжсэн байдалтай байгуулаагүй тэндээс тоолох юм уу? Эсвэл тэр Библиэс 2000 жилийн өмнөөс тоолох юм уу гэдэг чинь яг бидний яриад байгаа харах үнцэг байхгүй тий? Харах үнцэг. Тэгэхээр Ганбаяр сэтгүүлч одоо энийг яаж би одоо нарийн ингээд сайн мэдэхгүй байна тийм ээ санахгүй байна. Энийг яаж аргалж байгаа бол бүү мэд. Тэгэхээр бас нэг юм таны сая нэг чухал санаа дурдлаа л да. Одоо би бол шинэ мэдээ сонгож авч байгаа тийм үү? Зарим нь би сонгохгүй ч байж болно. Санаатай ч байж болно, санаатай ч байж болно тий. Тэр хүн нарийн ажиглах юм бол ковидын үеэр дэлхийн улс орнуудыг хөл хорой тогтоогоод хүний яг хувь хүний эрх чөлөө бол маш их хязгаарлагдлаа. Вакцин сайн дураараа гэсэн боловч шин онгоцсон цоохын тулд вакцин тариулна гэж албад нь тарина л гэсэн үг тийм үү. Ийм явдал боллоо. Заавал вакцин тариулах ёстой гэсэн чинь ачааны автомашины жолоо барилгын ажилчид эсэргүүцлийн жагсаал боллоо. Гэтэл тэрийг нөгөө BBC CNN юм Аль Жазира ч юм том телевизүүд нь бараг мэдээлдэг. Тэгээ энэ дээр яг одоогийн өрөндийг юу гэж үзэж байна гэхээр хэвлэл ийм том хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чи яг болж байгаа жагсаал эсэргүүцлийн хөдөлгөөн протест тэр бүхнийг харсан боловч мэдээлэхгүй байж болно. Эн чинь өөрөө бас их нөлөөнд орцсон гэсэн үг шүү дээ тайлбарлаж байна шүү дээ. Тийм. Одоо ингээд ковидын үеийг эргээд харахад бид нар маш их бас алдсан байгаа юм тийм ээ. Тэгээ бүр заримдаа эргэлзэхээр
одоо зөв ч юм хийсэн үү, буруу ч юм хийсэн үгээд. Гэхдээ одоо нэгэнт болоод өнгөрсөн юм. Үнэхээр чи ингээд яг үнэхээр тийм шүү. Телевизүүдийг хараад байх юм бол тэр тухайн улс орныхоо тэр өстой нэг харах үнцгээс хамаарч үнэхээр өөр байр суурьтай тийм ээ. Одоо жишээлбэл заахан манайд одоо жоохон ярихад төвөгтэй ярьж болдгоо сэдв бол Орос Украины дайн байна л да тийм ээ. Бид нэр ингээд харж байна тийм ээ. Тэгээд ерөөсөө ингээд барууны тэр CNN ч юм уу BBC-г харах юм бол ерөөсөө Оросоо зогсоо зайгүй бөмбөгдөөл ингээд Украинд баахан өргөдөл байгаа тийм ээ. Ингээд бичлэг харуулж байна. Нөгөөд Оросын телевизүүдийг харах юм бол тийм ээ. Зөвхөн Украин бодоод Оросд баахан хүн өргөдөж байгаа тухай тийм. Тэгэхээр эндээс одоо яаж бид нэр ингээд тийм энд хүмүүс тэнцвэртэй мэдээлэл өгөх үү? Энд чинь бид нар одоо иймэрхүү юмд бас ямар нэгэн байдлаар байр суурьтай ч гэх юм уу байж сурах хэрэгтэй болсон байх тийм гэж би бодоод байгаа. Гэхдээ бид нэр түр дахиад хэлье тийм энд ингээд цамнаад жагсаал цуглаан хийгээл тийм ингээд ах тийм нэг шаардлагагүйгээр соёлтойгоор одоо хийх хүмүүс бол та нар олон улсын томчтол байх та. Тэгээ Игэл телевиз энэ 30 жилийнхаа хугацаанд дэлхийн бүх нэр хүндтэй за бүх гэдэг нь ч одоо бас тодорхой. Гэхдээ ер нь тэргүүлэх мэдээллийн агентлагуудтай ажиллаж байлаа. За Америкийн Associated Press гэж AP гэж ирдэг. Энд бол их удаан хугацаанд хамтран ажилласан. За одоо бол France Press гэдэг мөн л одоо том мэдээллийн агентлагтай ажиллаж байлаа. CNN телевизийн нэвтрүүлгүүдийг бас орчуулгатайгаар гаргадаг байсан, хамтран ажилладаг байсан. Тэгээд энд бол өрөндөл цугууд л та. Яхаарахгүй нэг өрөндийн нарратив байна. Тэр ардчлалын тухай бол дайн самуу мөргөлдөөнийг яаж тайлбарлах вэ гэдэг чинь өөрсдийнх нь одоо хүч биш шүү дээ. Тэрэндээ л гэтэл Russia Today CGTN гэдэг энэ суугуудыг бас нэг 2 жил орчим хугацаанд ашигласан. Арга үнгүй шах ашигласан байхгүй. Тэгээ Оросын Russia Today телевизийг юу гэж үздэг вэ гэхээр бидний энэ дүрсийг буюу их сурвалжийг ашиглаж болно, чөлөөтэй ашиглаж болно гэдэг ийм тайлбартай имэйл бас ирж ирсэн. Тэгээ энийг юу гэж би тухайд юу гэж бодсон бэ гэхээр олон жил өрөндийн хэвлэл мэдээлэл ноёрхсон учраас түүний эсрэг энэ улсууд чинь сөрөн зогсохын тулд өөрсдийнхөө одоо их сурвалжийг цацгаас орох юм байна. Өрөндийнхэн бол худалддаг бол эдгээр үнгүй шахав ингээл цацж штэ. Ши Жинпинээс хойш бол хятадын гадагшаа мэдээлэл бол маш хэрчимдсэн. Тэгэхээр юмд бас нэг тийм хэмжээ байх хэрэгтэй байх л да. Би боддгийн ер нь энэ их сурвалжуудыг бид нар явахтаа ингээд барууны их сурвалжуудыг бүгд л ашиглаж байгаа тийм ээ. Энд бэлэн байдаг тийм ээ. Одоо байдаг. Гэхдээ бид нар их сурвалжуудад нэг автах хэрэггүй. Өөрийн энэ одоо нарративыг бий болгох хэрэгтэй. Тэрийг зөвхөн ашиглах хэрэгтэй. Тэр зүг рүү бид айгүй эрчимтэй явах хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө энэ бол зайлшгүй. Энэ зайлшгүй тийм ээ. Тэгээд энэ хоёрдугаарт манай бид нар ингээд тэр их сурвалжуудыг эсвэл маш тодорхой хэлэх ёстой тийм ээ. За энийг бол тэгж хэлж जैन тийм ээ. Одоо Франц пресс хэлж जैन тийм үү? Эсвэл одоо юу CNN хэлж जैन тэгж бол ингээд дуртаад явдаг тийм ээ. Гэхдээ энийг бол өшөө илүү боловсронгуй болгох хэрэгтэй боддог байхгүй юу? Жишээлбэл миний хувьд бол чи ингээд энэ олон мэдээллийг толгоогоор оруулаад бодоод ингээд биднэрт ярьж өгдөг. Энэ сэтгүүлч тийм ээ чиний өөрийн манер байж гэн. Гэхдээ чи бол үгээрээ бол телевиздээ бас их одоо зардал хэрэгдэл хэмж өгж байгаа байх л да. Болдог чи нэгэ дэлгэцэн дээр текст энэ төр гаргаад барууных шиг тийм ээ. Ингээд хөдөлгөөнд гүйлгээд ингээд динамик болгоод энэ төргээд баг мага олон болгоод ингээд нэлээд их ажиллах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээ өөрөө би чи бидэрт ингээд энгийн ойлгомжтой хэлээр ярьж өгдөг чинь тодорхой төвшин. Гэхдээ цаашдаа бас ингээд бүх телевизийг үзэж байгаа тийм ээ. Тэр байтугай ингээд подкастууд бий болоод нэг үйл явдлыг ингээд бүр залхтал ярьдаг подкастууд бий болсон байна шүү дээ. Ганцхан үйл явдлыг аваа тий. Тэгэхээр бол бид нэр бас ингээд цаашдаа нэлээд ийм одоо өөр ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Ер нь манайд олон улсын тоймч гэдэг энэ институт энэ нэг жахан сул ингээ хоёрдугаарт яваад байдаг. Бид бүгдээрээ мэдж байна. Ер нь манай телевиз, манайхаа жижигхэн тийм дэлхийд нөлөөтэй улс биш дээ. Нэг Америк энтергээд нөгөө дотоод үйл явдал, дотоод улс төрийн дэлхийн хэмжээний асуудал болдог бол манайд бол те ямар ч хамаарал байхгүй те. Тэгэхээр ингээд манай хэвлэл мэдээлэлд олон улсын тойм гэж нэг дотоод мэдээний дараа яг хөө спортын урт талд тийм ээ ерөнхийдөө харах юм бол зэндаагаараа тийм цаг агаар яг хөө тэр тусдаа асуудал тийм ээ ингээд явдаг. Тэгээд нэг та нар шиг юм хэдэн залуучууд байна. Яг ингээд тийм ач холбогдол нь жоохон баг гэх юм уу зүгээр ингээд мэдээ орчуулс хийгээд уншдаг учраас тийм өөрийн брэнд бол нэг бий болж өгөхгүй байна.
Миний мэдхээс социализмын үед нэг тийм юу улс төрийн таймч гэдэг нэг хэдэн хүн байдаг байсан. Яг улс төрийн таймч гэж нэрлэж байгаа ч гэсэн үндсэндээ тэд нар бол олон улсын таймч байсан тийм ээ. Одоо Дүгэргой, Базарвангой тийм ээ. Дараа нь одоо алдарт нөгөө Дасцэвггүй сайхан бодлоо ажиллаж байсан тийм ээ. Яг улс төрийн таймч гэдэг нь нөгөө тэр үед нэг нам нэг үзэл суртал байхад дотоодын улс төр гэж ярих юу байхгүй л да. Зүгээр тэгэхээр тэр бол олон улсын таймчл байсан байна л да тийм. Тэгэхээр одоо бол ингээд энэ одоо цагт тийм ээ одоо олон улсын таймч гэхээр өөрөө байна 25-ын тэр залуу байна тийм ээ ингээд 2 3 хүн ингээд дуусч байгаа байхгүй юу гэтэл ингээд монголчууд одоо хэвлэл мэдээлэл яаж хөгжсөн байна тийм ээ ямар олон телевиз бий болсон байна энэ дэлхийд арай ямар гоё үйл явдлууд болж байна дэлхийд Монгол улс дэлхийдээ яаж холбогдож байна тийм ээ одоо 100 200 мянган хүн гадаадад тийм ээ ийм нөхцөлд бол олон улсын тайм гэдэг бол манай бидний бараг цусны эргэлт маань нэг бол дэлхийдээ нэг болж шít. Ийм нөхцөлд бол энэ бол нэлээд зэндаа өсөх ёстой л гэж бодож байна. Та монголчууд өөрсдийн гэсэн юм одоо нарративтэй байх ёстой гэж шít. Үүлэмжтэй юм уу? Бидний байр суурь юм байна гэх тийм. Саяхан бас Монголын нэг телевиз Америкийн дэд ерөнхийлөгчсөн Ал Горыг өрж уур амьсгалын өөрчлөлтийн талаар лекц уншуулсан байна. Яг тэр одоо том албан тушаал хашиж ирсэн энэ асуудлыг байнга ярьж ирсэн юм л дээ. Тэгээ энэ дэр жишээ нь өрөндийн улс орнуудын тэр хэрэгжүүлж байгаа бодлого нь өөрсдөө дотооддоо маш их шүүмжилт өртөж байна л да. Ялангуяа сэргийгт эрчим хүчний үед бол доктортой биш. Ундаг, өсдөг. Тэгээ цахилгааны үн нэмэгдчихдэг. Тэгээ энэ бодлого чи ингээд яваад тахаар ийм нөлөөтэй байна гэдэг юм яриад Трамп жишээ нь нүүрсний хэрэглийг нэмэгдүүлнэ гэж ярьж шүү дээ. Гэтэл Монгол бол дэлхийн Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэж хэлэхэд бол буруудахгүй байна. Биднэрт бол нүүрснээс хамааралтай нарратив байна. Манайх Оросоос цахилгаан авдаг. Одоо энэ өвлийг бол бид нар яаж игээд нэг тасалчихгүй хүнсэн гэдэг имийг сайд нь яриа сууждаг болсон шүү дээ. Тэгэхээр бид нар энийг зөрүүлээд яагаад ярьдаг юм бэ гэдэг юм байна шүү дээ. Яг хөө манай нөгөө төр засаг бол тийм ээ одоо энэ гадаад харилцааны салбарт ажиллаж байгаа энэ одоо гадаад харилцааныхын ч юм уу мэдээж Монгол улс ямар улс үлээ тийм ээ тэр болгонд ингээд яагаад ах боломжгүй байр суурь илэрхийлээд ах боломжгүй тийм ээ бид нар хинтээ ч муудаж болохгүй ийм нөхцөл байдалд байгаа улс хинтээ ч муудаж болох шаардлага ч байхгүй муудалцаад янз бүрийн зөрчил үүсгээд нэг ашиг олгохгүй гэхдээ олон нийт олон улсын таймчид нөхөр Ганбаяр тийм ээ ийм хүмүүс энийг бол ингээд сайн ярьдаг байх хэрэгтэй. Энд чинь тийм ээ албан ёсны байр суурь биш. Гэхдээ нэгэнт ингээ өөрөө энэ бүгдийг олж анзаарсан. Миний санаж байгаагаар чинь ном орчуулсан байсан тэнтэй холбоотой тий. Тэгэхээр яг энийг олж харсан байна. Тэгэхээр энэ одоо ийм өөрийн Монголын гэсэн энэ өнцгийг бол бас харах өнцгийг олон улсын үйл явдалд харах өнцгийг бол бий болгох хэрэгтэй. Би энэтэй холбоотой нөгөө юг боловсролын салбарыг ингээ бодд юм л да. Боловсролын салбарт Кембрижийн жинхэнэ юу юм хар мянган ингээд боловсролын хөтөлбөр ингээд гаднаас оруулж ирээд байгаа байхгүй энэ маш буруу тий. Энэ бүгдийг шингээсэн Монгол хөтөлбөр л байх хэрэгтэй тий. Монгол хөтөлбөр байх хэрэгтэй. Гэтэл ингээд ерөөсө хэтэрхий олон ингээд гадны юм орж ирээд одоо боловсрол маань одоо тэгэл бүгдээрээ сэтгэл дундуур биш юм болчлаа шүү дээ. Тэрэн шиг бид нар өөрийн одоо харах үнцэг гинөө, нарратив гинөө, одоо зорилго гинөө бий болгох нь бол яг олон улсын талбарыг ярьж штэ тий. Бас энэ ч өөрөө танай телевиз бас ингээд хүмүүс үздэг Монголын одоо за 1-р 2-р 3-р 4-р гэдэг дугаарлаад яах. Тэр хавьд байдаг телевизийн хувьд бол бас өөрхтэй байхаа. За танд баярлалаа. Таны судалгаа одоо шүүмж ажилд амжилтсаа. Баярлалаа. Их сурвалж ярилцлагын ялж дугаар өндөрлөө. Ирэх бям гарагт иргэн уулзъя.